телевизийн тулах 5 студ үзүүлж байна. Дэд үтцийн хүртээмжтэй орчинг бүрдүүлцгээе. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нь Монгол улсын үндсэн хуулинд заасан заяамал эрхээ бүрэн эдэлж чадахгүй, тэдний сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах, мэдээллийг жигд хүртэх зэрэг эрх боломж хязгаарлагдмал хэвээр байна. Ийм хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан дэд үтцийн хүртээмжийн талаар асуудал хөндөж, барилгад байгуулалтын яамтай хамтран энэхүү нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж байна. Ер нь одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэр явах замын хувьд бол одоо нормативын хүрээнд бол бүрэн тусгагдсан байгаа. Барилгын нормативэр болвол тэр барилга ашиглалтанд ороход заавал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн явах ёстой, замын тавих ёстой. Нормоор батлагдсан мөрдөгдөж байгаа. Гэхдээ яг амьдрал дээрээ болвол барих үед болвол ашиглалтанд авахдаа тэрийг бүрэн авч байна уу гэдэг тал дээр бол манай дутагдал байгаа гэж хэлмээр байна. Төрийн үйлчилгээний байрууд, дэлгүүр хоршоо, үзүр үйлчилгээний газруудын дэд бүтцтэй танилцаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд буюу тэрэгэн зэртэй, харааны бэрхшээлтэй иргэдэд хэр зэрэг тохиромжтой байгаа талаар сурвалжиллаа. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх шиг хамгаалах үндэсний зөвлөл гэж би өөрөө гишүүнэн. За тэгээ салбар зөвлөл манай яам дээр ажилладаг. За бид нар салбар зөвлөлийнхаа төлөвлөгөөнд 2-3 чиглэлээр ажил төлөвлөсөн байгаа. За нэгдүгээрт бол за хүртээмжийн тухай хуулийн төслийг боловсруулж энэ ондоо багтааж бид нар засгийн газраар хэлцүүлнэ гэсэн ийм төлөвлөгөөтэй ажиллаж байна. За энэ хууль бол цоошин хууль бөгөөд барилгын хууль, орон сууцны хууль, за иргэний хууль, бусад хуулиудад байсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашигыг хангах, тэдэнд дэд үтсийн хувьд хүртээмжтэй байх чиглэлээр бүх асуудлуудыг бадсан ийм бодлогын одоо гол хууль болохын энэ хуулийн төслийг бид нар одоо боловсруулахад эд ажиллаж байна. За хоёрдугаарт нь бид нар норматив стандартаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашигыг хэр зэрэг хангаж байгаа гэдэг дээр шалгалт үзлэг хийгээд тэгээд зарим өөрчлөх шаардлагатай нэмж одоо шинээр батлах шаардлагатай гэсэн одоо норм дүрм стандартуудаа гаргаж ирээд нормативынхаа сангийн төлөвлөгөөнд тусгаад тэрийг хийгээд ингээд явж байна. За 3 дахь асуудал улсын комисс ажиллаад ашиглалтанд орж байгаа барилгуудыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашигыг яаж норм дүрм стандартын дагуу хангаж чадах уу гэдгийг шалгаж бид нар улсын комиссаар ашиглалтанд оруулна. Тийм ч учраас энэ бүрэлдэхүүн улсын комиссийн бүрэлдэхүүнд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг бид нар оруулсан ингээд явж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтц бас аж ахуй нэгжүүлэлт юм өөрсдөө санаалгаар яамч тийм болоод байгаа шүү дээ. Энд бас уриалвал та. Ер нь бол энийг бол одоо уриалах хэрэгтэй. Ер нь одоо энэ чиглэлээр бол манай аж ахуй нэгжүүлэгч нийгмийн хариуцлага ухамсарлаад бүрэн хэмжээнд бол энэ чиглэл рүү одоо хамтарч ажиллах шаардлагатай. Тийм ч учраас би одоо нийт барилгын салбарын нийт аж ахуй нэгж байгууллагууд за мөн одоо зөвхөн барилгын салбарыг ч биш те бүх одоо аж ахуй нэгж байгууллагууд бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашигыг хангах чиглэлээр тэдэнд одоо дэд үтсийн хүртээмжтэй байх чиглэлээр бид нар бол хамтарч ажиллая. Эндээс авч үзэхэд манайд барилга барихдаа анхнаас нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний дэд бүтцийн хүртээмжтэй байдлыг хангахгүй байсаар байгаа юм аа. Уг нь норм дүрм байдаг боловч түүнийг зураг төсөлдөө бүрэн тусгадаггүй. Тусгасан хэсэгт нь албан ёсны магадлал хийдэггүй. Зураг төсөлд нь суулгасан ч барилга барихдаа хөрөнгө санхүүгээс шалтгаалаад зориуд орхигдуулдаг дутагдал их байна. Тэрж бүх хэл барилгаа зургаар нь барьдаггүй, шууд хүлээж авдаг дутагдал нийтлэг байгаа юм аа. Нэгэнт баригдсан барилгыг дараа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнд дэд бүтцийн хүртээмжтэй болгоно гэдэг бүтэмжгүй зүйл. Тэгдэг юм а гэхэд илүү зардал чирэгдэл гарган хоосон оромцоглож доромдсон хэрэг болно. Анхнаасаа л зураг хийхдээ бүх зүйлийг нарийн төлөвлөх шаардлагатай байна. Монгол улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан одоо barrier free design гэдэг нь бол ер нь бол их дутагдмал явж байгаа. Манай барилга хөгжлийн төв нь өөрөө ажлын зурган дээр магадлалын экспертизүүдээр дамжуулж магадлал хийдэг. Дээрээс нь баригдаж байгаа явцад одоо захиалагчийн хяналт хийх боломжтой байдаг. Тэгвэл энэ илүү одоо яг нөгөө зохиогч тал руугаа архитекторууд болон архитекторуудын эвлэлд архитектор хүмүүсийн хүрээнд анхны одоо зохиогчийн хүрээнд одоо энэ асуудал бол төлхөө илүү яригдчихж дараагийнхаа 2-3 дахь үеийн газруудаараа илүү хүртээмжтэй очих юм болов уу гэж ийм бодолтой байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулинд нийтийн тээвэр, зам, орон сууц, олон нийтийн барилга байгууламж, мэдээллийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй болгох, хөгжлийн бэрхшээлтэй хүний ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулах асуудлыг хуульчилсан байдаг үлэм.
Хуулийн хэрэгжилтийг хангахын тулд барилгын байгууламжийн норм нормативын баримт бичигтэй хэрхэн яаж тусгагдсан талаар болон хэрэгжилтийг яаж хангадаг, хяналт яаж тавьдаг талаар барилга хот байгуулалтын хөгжлийн яамны харьяа барилгын хөгжлийн төвийн холбогдох хүмүүстэй уулзлаа. Барилга байгууламжийн норм нормативын баримт бичгээр бол барилга байгууламжийн техникийн ерөнхий шаардлагыг бол тогтоож өгдөг байгаа. За барилга байгууламжийн норм норматив баримт бичигт болохоор нөгөө барилгын норм ба дүрм гээд заавал мөрдөгшин чанартай баримт бичиг, мөн барилгын дүрм, техникийн дүрм, заавар, аргачлал гээд зөвлөмжийн шин чанартай баримт бичгүүд мөн барилгын стандартууд багтдаг байгаа. За барилга байгууламжийн норм норматив баримт бичгийн одоо өчигдөр төгөлдөр мөрдөгдөж байгаа норматив баримт бичгийн 31 гэсэн цогцлбороор бол төлөвлөлтийн нормууд ер нь багтсан байдаг. За үүнд бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төлөвлөлтийн шаардлагууд ер нь төлөвлөлтийн норм болгонд бол ер нь тусгалаа олсон байгаа. Ойролцоогоор 17 норматив баримт бичигт ер нь бол заавал болон зөвлөмжийн шин чанартай мөрдөх баримт бичигт бол туссан байдаг. За үүний гол норм нь болохоор одоо энэ хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм гэдэг заавал мөрдөх. Энэ улаан маань өөрөө заавал мөрдөх баримт бичиг болчдөг. Энэ баримт бичгийн зөвлөмжийн шин чанартай хавсралт 18-д болохоор хот тосгоны төлөвлөлт барилгажилтад ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөвлөлтийн шаардлагыг хэрхэн тусгах вэ гэдгийг бол зургаар үзүүлсэн юм зөвлөмж байдаг. За мөн үндсэн хоёр баримт энэ төлөвлөлтийн баримтчгүүдэд дагаад за мөн орон сууцны зураг төсөл төлөвлөлт, олон нийт иргэний барилгын зураг төсөл төлөвлөлтийн нормуудад мөн тусгалаа олсон байгаа. За энэ заавал мөрдөх шин чанартай баримтчгүүдэд эргээд мөрдөхөд хэлбэрчлэх зорилгоор энэ зөвлөмжийн шин чанартай баримтчиг гардаг. За зөвлөмжийн шин чанартай баримтчгүүдээс гол үндэс нь болохоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах орчны шаардлагаар нийцсэн зураг төсөл зохиогч дүрм гэдэг байгаа. За энэ дүрмэн дээр бол одоо нөгөө орон сууцны барилга, одоо шат, налуу зам, авто зогсоолыг хэрхэн төлөвлөх үү гэдгийг бол зааварчилгаа болгоод заасан байгаа. За мөн тахир дутуу иргэдэд зориулсан барилгын төлөвлөлтийн норм гэдэг энэ зөвлөмжийн шин чанартай баримт бичигт болохоор төлөвлөлтөө ер нь нөгөө зургаар зай хэмжээгийн заагаад үзүүлсэн байдаг. Энэ хоёр үндсэн зөвлөмжийн баримт бичиг байгаа. Барилга байгууламжийн норм нормативын баримт бичгээр барилгын байгууламжийн техникийн ерөнхий шаардлагыг тогтоож өгдөг байна. Барилга байгууламжийн норм нормативын баримт бичиг норм ба дүрм гээд заавал мөрдөх ёстой баримт бичиг мөн стандарт болон заавар аргачлал гээд зөвлөмжийн шин чанартай баримт бичгүүд ордог өгдөг юм байна. Эдгээр баримт бичгүүдэд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ээлтэй дэд бүтэц бий болгох талаар хэрхэн тусгасан байна вэ? Барилга байгууламжийн норм норматив баримт бичгүүдийг мөн цахимжуулсан байгаа. Энэ норм gov.cgmn гэдэг энэ веб хуудсан дээр Монгол улсад өчигдөр төгөлдөр мөрдөгдөж байгаа барилга байгууламжуудын жагсаалт мөн туссан байдаг. Мөн норм дүрмийг бид нар цахим хэлбэрт оруулсан. Цахим хэлбэрээр танилцуулга хийсэн байгаа. Мөн шинээр батлагдсан норм дүрмүүдийг сургалт хичээл явуулаад энэ сургалт видео хичээлүүд энд оруулсан байдаг. Эдгээр заавал дагаж мөрдөх болон зөвлөмжийн баримт бичгүүдэд хяналт тавих асуудлыг барилгын хөгжлийн төвийн барилга байгууламжийн зураг төсөл магадлалын хилтэс хариуцдаг байна. Эргэлтэс зураг төсөл боловсруулад эцсийн шатанд экспертүүдэд дамжуулж магадлал хийгээд зургийг баталдаг. Батлагдсан зургийн дагуу барилга байгууламж баригдах ёстой. За манай магадлалын хилтэс нь болохоор барилга байгууламжийн зураг төсөлд магадлалын ажлыг зохион байгуулах, экспертийг өрсөлдөөн журмаар сонгон шалгаруулах гэсэн чиг үүргийн хүрээнд бол ажилладаг. За зураг төсөлд бол барилга архитектор, барилга бүтээц, дулааны инженер, сангийн инженер, ус хангамж ариутгах татваргын инженер, цахилгааны инженер, за холбооны инженер, төсвийн инженер үргэлжлүүлж зураг төслийг бол иж бүрнээр нь бол шалгадаг байгаа. За үүнээс хөгжим бэрхшээлтэй иргэдийн одоо хүртээмжтэй байдлын шалгадаг одоо инженерүүд нь болохоор барилга архитекторууд бол шалгадаг байгаа. Нийтдээ манай дээр бол нийт нэг 40 гаруй тонны орон тооны бус барилга архитектор экспертүүд бол одоо зураг төслийн магадлалын ажлыг одоо хараад бусаар бол одоо шалгадаг. За шалгадаг байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэд бүтцийн хүртээмжтэй холбоотой норм нормативын шаардлагыг хангаж зохиогдсон
магадлал хийгдсэн зураг төслийн дагуу барилга байгууламжууд баригдаж байгаа хэсгэд хэрхэн хяналт тавьж байна вэ? Хөгжлийн бэрхшээл гэдэг асуудал бол ернөөсөө ардчил зах зээл манай орон одоо анх орсон цагаас эхлээл одоо нээлттэй яригдах болсон. Тэгээд 1999 үндэсний хөтөлбөр 2004 он ноорм дүрм хууль эрх зүйн бүх бичиг баримтууд 2011 он гэхэд дууссан шүү дээ. Тэгээд яг үндсэндээ манай хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хот суурин газар одоо өөрийнхөө амьдарч байгаа орчинд өнөөдөр одоо хүртээмжтэй байдал хангагдсан уу гэвэл үндсэндээ бол одоо хангагдаагүй байна. Эхлэл төдий явж байна. Зөвхөн хууль эрх зүйн орчны хувьд бол одоо бүрэн хангагдсан. Барилгын тухай хуулинд одоо заалт орсон, хот байгуулалтын хуулинд орсон. Түүнийг хэрэгжүүлэхийн тулд бол дагалдаад барилгын норм дүрм гарлаа, стандарт гарлаа. Замын одоо бас стандартууд гарлаа. Тэгээд яг бодит байдал дээр яг одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн яг хэрэгцээг хангаж яах нөхдөд зөв хангалтууд долмог байна. Тэгш оролцоо саадгүй орчин бүрдүүлэх гэдэг асуудал дээр бол ялварлан гадуурх гэдэг энэ хүний эрхийн конвенцэд тусгасан хориглосон зүйлийг бид нэр бодит байдал дээр ингээд харуулад байгаа байхгүй. Тэгэхээр энэ улсуудынхаа эрхийг бид нэр тэр бүх одоо нийгмийн харилцаанд эрх тэгш оролцох боломжийг хангадаг улс мөн гэдэг гишүүнээр илссэн хэрнээ яг бодит байдал дээрээ тэр хориглосон заатмар гадуурхдаг одоо тийм маягийн үзүүлэлтүүдийг бодит байдал дээр гаргаад байна шүү дээ. Энийг л одоо арилгах гол үндэслэл өнөөдөр яг одоо энэ ихтэй зураг төсөл хийхээсээ эхлээд гүйцэтгэх чад хүртэл явдаг процедур дээр нэг л үзүүлэлтээр хянж шалгадаг ийм одоо чек лист гэдэг юмыг бий болгоё. Дараа нь бол тэр одоо алдаатай зүйл хийсэн нөхөр дээр хариуцлага тооцдог одоо маш том заалтуудыг тэр одоо хуулиудад оруулж өгмөр. Бүр одоо эн чинь эрүүгийн хуулинд зааж өгж болохоор хэлдэг байгаа шүү дээ. Чи хүний одоо амьдрах орчин тийм үү аюулгүй орчны эсрэг үйл ажиллагаас чи хийсэн байна. Чи дахиад одоо хөгжлийн мэргэжилтэд хүний тоог нэмэх ийм байгууламжийг чи наана тавьсан байна. Тийм учраас чамд ийм хариуцлага ногдуулна гэд эрүүгийн хуулинд хүртэл одоо заалт оруулах. Үнэхээр одоо тэр конвенцийн нүүбийн одоо гишүүн орны хувьд бол ийм зохицуултаар явахгүй бол хэрэгжих одоо үйл явсуу жоохон бас цаг одоо авах байх гэж би бодоод байгаа. Энүүн дээр л одоо бид нар гол анхаарлаа тавих хэрэгтэй. Засгийн газраас 2017 онд баталсан барилга байгууламжийг ашиглалтанд оруулах дүрмийн дагуу барилга байгууламжийг байнгын ашиглалтанд хүлээж авах улсын комиссийн бүрэлдэхүүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг оруулж ажиллах болсон. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чадвах бэхжүүлэх сургалтыг аймагуудад зохион байгуулсан байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй дэд бүтэц бий болгох салбарын чадварыг бэхжүүлэх зорилгоор архитектурын мэргэжсэн зэрэг хорилогчдод зориулсан сургалтын хөтөлбөрт энэ чиглэлээр 2-4 цагийн хичээл барилгын салбарын инженерүүдэд мэргэжлийн зэрэг олгох сургалтуудад хот төлөвлөлт, барилгын зураг төсөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийн арга хэмжээг тусгах талаар хичээл оруулж зохих мэдлэг олгож байна. Харааны бэрхшээлтэй хүүхдүүд, оюутан залуучууд маань сурч боловсроход ямар асуудлууд тулгардаг юм бэ? За анх их сургууль ороод их л хөөртэй баяртай их л гоё явж ийлаа л да тий. Тэгэхээр яг их сургууль гэдэг бол үндсэндээ яг хүлээлтэнд маань миний бодож сансанд яг хүрч чадаагүй. Яагаад вэ гэхлээр яг их сургууль дээр би яг 100% харааны бэрхшээлтэй хүн тий 100% харааны бэрхшээлтэй оюутан болоод гарахдаа ерөнхийдөө эхний өдрөөсөө эхлээд асуудлуудтай тулгарч эхэлсэн. Дэд бүтц болон орон зай гэж байгаа тий. За энэ маань ямар асуудлууд тулгарсан бэ гэхлээр мэдээж хэрэг сургууль, их сургууль, дээд сургууль тийм ээ. Аль сургуулийн орчин тойронд одоо би харааны бэрхшээлтэй хүн зорчих, бие дан явхад үнэхээр хүндрэлтэй байсан. Би зингүүд сургуулийнхаа хажууд ирчээл ерөнхийдөө одоо машин зогсоол дотроо төөрөөд байсан байгаа. Тэгэхээр яг юу энэ ч болохгүй байсан вэ байсан бэ гэхлээр өнөөдөр ганцхан их сургуульч гэлтгүй ер нь хаас айгу тийм ээ. Явган хүний зам сургуулийн орчинд одоо оюутан залуучуудын явах харааны бэрхшээлтэй тэр ялангуяа харааны бэрхшээлтэй оюутнуудад одоо бие дан зорчих
одоо өөр явахт нь зориулсан тийм зам байдгүйгийн улмаас одоо үнэхээр хүндрэлтэй тулгардаг. За түүнээс гадна их сургууль гэдэг чинь том тийм үү? Том сургууль тийм үү? Том байшин барилгатай байдаг. За жишээл дор хаяж одоо 3 давхарт байдаг, 4 давхар барилга байдаг. За тэгээд тэр чинь дотроод нилээ хідэн өрөөтэй 40 50 дор хаяж 40 50 өрөөтэй. За тэгээд лекцнийхаа өрөөг хайгаал яваал байна. Гэх мэтлэн одоо тийм орон зайн болон дид бүтцийн асуудал тулгардаг. Манай нэг найз тохиолдсон явдал да. Тэр ингээд их сургуульд орчоод хичээлийн завсаргалгаанаар би засах өрөө хайсан гэсэн. Яг олохгүй байсан гэсэн. Олохгүй байгаад яваал байсан. Коридор дагаад яваал. Үнэрлээд орсон гэж байгаа шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бид нарт бас би засах өрөө ч юм уу те яг нийтэд хэрэг болдог зайлшгүй шаардлагатай сургууль дотроо төөрөх асуудал бас тулгардаг юм шүү. Энэ талаар бас төөрцөн явж ивэл тийм ээ. Бас харж шоолохоос илүүтэй хараад тусалбал ер нь баярлалаа шүү гэдгийг ойлгоосаа гэж хүссэн юм. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны бусад төрлийн байгууллагуудыг манлайлан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэхийн тулд шатгаалга, шалгаана, нийтийн бие засах өрөөг стандартын дагуу хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт материал технологи ашиглан өөрчлөлт тогтоолсон нь сайшаалтай. Аль алиндаа зохицсон тэм дэд бүтцийн шийдлэр барилга байгууламжууд, олон нийтийн газрын байгууллагууд дээр нэмээд нийтийн тээврийн хэрэгслийг байгуулж зохион байгуулах нь энэ орчин үеийн нийгмийн томоохон дэвшилтэд шийдэл болж байгаа юм аа. За яг үүнтэй зэрэгцүүлээд доктортой хот буюу одоо хотыг зохион байгуулахдаа бид дотор нь өндөр настай хөгжлийн бэрхшээлтэй янз бүрийн хүн амьдрна гэдгийг тэр ч байтугай амьтан нохой хамт амьдрна гэдгийг тооцож хотын зохион байгуулалтыг хийдэг. Ингэснээр бол хин хиндээ садаа болдог, хин хиндээ харин нэмэр болдог. Яг ийм байдлаар ингээд юм эхнээс нь зөв зохион байгуулах юм бол манай Монгол шиг цөөхөн хүн амтай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо өндөртэй газар бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ хүний нөөц капиталыг илүү бүрэн дүүрэн ашиглах тэр боломжийг гаргаж ирж байна. За үүний нэг жишээ гэх юм бол хамгийн ойрхон сая хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны ажиллах орчин бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамгийн их хэрэгцээтэй яам ирнэ. Тийм бас хүртээмжтэй биш орчин байсан. Одоо тэр хүртээмжтэй биш орчныг хүртээмжтэй болгох ажлыг манай Rectus компани хийж гүйцэтгэсэн байгаа. Ингэхдээ гол санаа бодол маань юу байсан бэ гэхээр тэр яамн дотор яамаар үйлчлүүлэхээр ирсэн ямар ч хөгжлийн бэрхшээлтэй хүн саадгүйгээр хин нэгний нэмэлт тусламжгүйгээр тухайн байгууллага дээр бүрэн гүйцэд ажиллаад хүнтэй уулзаад асуудлаа шийдвэрлээд буцаад гаргах тэр боломжийг бид үүсгэхийг зорьсон. Тэгээд үүний тулд нэгдүгээр яам руугаа хэрхэн орох вэ те? Яам руугаа орсныхаа дараагаар саадтай байгаа шатаар яаж гарах вэ? За яамн дээр удаан суухаар бол бизнесаа яаж хийх вэ? Яамн дээр байгаа хэрэгтэй уулзах хүнтэйгээ хэрхэн олж уулзах уу гэх мэт асуудлуудыг аль болохоор хэлбэр болгох шийдлийг хайж өгсөн юм аа. Энэ ажлыг манай яам нийгмийн төлөв хамгааллын яамтай хамтран гүйцэтгэсэн. Энэ бол Монголын төрд хүртээмжтэй болгосон анхны олон нийтийн объект болж байгаа юм аа. Дэд бүтцийн хүртээмжийг бий болгох хамгийн чухал асуудал бол холбогдох норм нормативын баримтчгуудыг шинжилэн боловсруулах хүчин төгөлдөр мөрдөж байгааг нь хэрэгжүүлэх нь чухал юм. Үүний тулд эргэцэн хүрээнд баггүй зүйлийг хийгдэж байна. Тухайлбал газрын төлбөрийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шинээр үйлдвэрлэл үйлчлэгээ эрхлэхэд газрын төлбөрөөс эхний 3 жилд 100%, дараагийн 3 жилд 50% хөнгөлөх зэрэг асуудлыг оруулсан байна. Түүнчлэн барилга дэд бүтцтэй холбоотой саад бэрхшээлийг арилгах, хүртээмжийг сайжруулах зорилгоор хүртээмжийн тухай хуулийн төслийг холбогдох салбарын яам боловсруулж, энэ ондоо багтааж улсын хурлаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Япон орны нутгийн засаг захиргааны шийдвэр тус туссын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд нь өөр байдаг боловч нийт Япон даяар албан ёсоор 1994 оноос эхэлж орчны хүртээмжтэй байдлыг сайжруулах арга хэмжээг эрчимтэй хийж эхэлсэн. Би Монголд анх удаа ирж байна. Гадуур явж үзлээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжтэй орчин маш муу байна.
Би 19 настайгаас хойш тэрэгэнцэр хэрэгэлсэн. Хэрв би Монгол хүн байсан бол дээд сургууль сурч юун доктор профессор хамгаалж 60 хүртлээр их сургуульд багшлах боломж байхгүй юм байна гэж ойлголоо. Нэвтрүүлгийн зураг авч явж байгаад 11-р хорооллын Номин дэлгүүрийн налуу замнаас тэрэгэнцэртэйгээ онхолдож унлаа. Дэлгүүрийн менежер ийм өвчтэй хүнийг харгалзах хөнгүүгээр яах гэж ганцаарнг нь явуулж байгаа юм бэ хэмээн хэлсэн. Энэ нь манай нийгэм хөгжлийн бэрхшээлтэй биднийг яаж хүлээж авч байгаагийн нэг л илрэл болж байна. Бүх хүмүүст хүртээмжтэй сайхан нийгэмд амьдрах болтугай гэж энэхүү нэвтрүүлгээ жаргаж байна. Тоглон сууж таалан сойргосон үзэгч олондоо баярлалаа.